За сайн байцгаана уу? Монголын аял жуулчлал төслийг дагдаг бүх хүмүүстээ өнөөдрийг мэндийг хүргэе. За өнөөдөр би та бүхэнд Хинтээ аймгийн төв Өндөр хаанд байрладаг KH гэдэг зочид буудлыг танилцуулъя. За энэ зочид буудлыг сонгосон гол шалтгаан нь юу гэхээр мэдээж Улаанбаатар хотод бол зөндөө олон зочид буудлууд байгаа. Гэхдээ хөдөө орон нутгийн зочид буудал ямар төвшөнд үйл ажиллагаа явуулж байна гэдгийг та нарт үзүүлэхийн тулд энэ буудлыг ингэ сонголоо. За одоо ингээд ресепшнаар орж ихэд сайн байна. Ресепшн бол ийм байх юм байна. За тэгээд нэг давхартай одоо зоогийн газар хурлын сайн байна. Газар гээд ийм газар байх нь том дэлгэцтэй арга хэмжээ үзэж болохоор. За тэгээд нэг давхартай юм гаднаа юм сайхан том веранда байна. За тэгээд энэ буудлын өөр нэгэн том зогсоолтой. Энэ бол бас их гоё байгаа. За ингээд ариун цэврээр за эмэгтэйчүүдийн ариун цэврээр юм. Зөвлөе. За ингээд юм байна. За гар хатаагчтай. Ариун цэврээртэй. За ингээд тусгай өрөөнүүд VIP өрөөнүүд юм бас. Энэ дотор 2 VIP өрөөтэй юм байна. Ингээд за люкс өрөөгийн танилцуулъя. За ингээд үүлэнд бол хүлээ авах өрөөтэй. Бөөдөнгүүд нь их гоё цэвэрчлэгэд амар зочид буудлын зөргөлтэй байна. За ингээд том дэлгэцтэй зурагт. За унтлахны өрөө бол юм байна. За ингэ цэвэрхэн халаад за мэдээж тэгээд боловчтой. За ариун цэврийн өрөө кран гэдэг юм байх жишээний. За дүүш нь бол энэ арай жоохон тонголтой люкс өрөө болохоор юм байна. За энэ буудлын өрөөнүүдээс нь за жирийн нэг ортой өрөөг хөцөлье. Ийм өрөө. За тэгээд ус услахыг цэвэр ус хөргөчөндөө ингэж снакстай орныхоо хажууд юм чигшрээдсэн сте. Тэгээд Univision кабель телевизтэй. За ариун цэврийн өрөө нь юм байна. Тэ шүшүрн тэмдэглэх. Okay, before big journey we having lunch and the owner of that дэш 3 давхар зочид буудлаа. За хөдөө орон нутагт гэхэд маш гоё тохиолдолтой. Тэ манай бүх аймгийн төвүүд ирээдүйд магадгүй аял жуулчлал хөгжсөн сумын төвүүд гэсэн ийм буудалтай болох хэрэгтэй байгаа. За одоо энэ хурлын танхим гээд конференц рум гэдгийг таарт үзүүлье. За чанга ирэх чинь ингээд жишээлбэл JBL байх жишээтэй. За тэгээд микрофон чанга ирэх бүх юм төхөөрөмжүүдтэйгээ Wi-Fi проектортай.